Сайн уу? Мөнхлөө байна. Хүн төрөлхтөг хүний бүхэл өвчнийг ангаах тэгээ бүр цаашлаад хүнийг мөнх амьдруулах арга ухааныг шинжлэх ухааны тусламжтай хайж судалсаар л ирсэн. За тэгвэл энэ удаад үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой киног та бүхэнд ярьж хүрэхээр бэлтгэсэн байна. Уг кинонд Silenced, Goblin, Train to Busan гэх зэрэг кинонуудаар алдартай Гон Ю жүжигчин болон Reply 1988 киногоор алдартай Пак Богум жүжигчид нар хамтран тоглосон. За тэгэхээр 2021 онд гарсан Sobu гэх киног хүлээн авч үзэхийнхээ өмнө та манай суваг дээр subscribe дараагүй subscribe дараад лайка дараад үзвэл маш их баярлалаа. За ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Солонгос Америк эрдэмтэд нуус лабораторид ямар ч хүчнийг анхаах цаашлаад бүр хүнийг мөнх амьдруулах аргыг нээж илрүүлсэн байдаг ч профессор Карл Андерсон энэ төслийг бүрэн гүйцэд дуусгахаас өмнө зогсоох ёстой. Учир нь энэ нь хүмүүлэг бусаар зогсохгүй хууль бус гээд бүхэл хор уршгийг тайлан болгон бичсэн. Даанч үүнийгээ нийтэд ил болгож амжилтгүй л өгөх нь тэр. Үүнтэй холбоотой Америк болон Солонгосын нууц албаны томчууд уулзах ба Солонгост хийгдэж буй энэ нууц төсөл нь эрсдэлд орсон учраас өөр аюулгүй газар руу нүүлгэх хэрэгтэй л боллоо гэснээр уулзалт дуусдаг. Энэ төсөл нь эцсийн шатанд авч байсан тул мэдээж эрдэмтэд нь маш их дургуутдагч зөвшөөрөхөөс л өөр аргагүй болно. Энэ үеэр манай киноны гол дүрийн залуу гарах ба түүнийг Кион гэдэг. Өмнө нь Солонгосын нууц албанд ажилладаг байсан нэгэн бөгөөд одоо ажлаасаа чөлөөлөгдсөн тэр тархины хор тавтартайгаа тэмцэн өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байгаа юм. Эмнэлэгт ажилдаг найз дээрээ очин хар тамхи гэлтэй эм хүртэл гуйж аваад үнгүүл бол унтаж чадахгүй байна гэд их л хэцүү болсон байдаг. Энэ тусламжтай л нэг юм унтаж амарна. Нэг мэдхэд л шүнж болсон. Түүнийг үл мэддэг хүмүүс хүрээлээд авсан байх нь тэр. Кионыг давуусаар нэг газарт очих бөгөөд тэнд нь хүлээж байсан хүн түүний өмнөх дарга байв. Тэр хоёрын харилцаа тийм сайн биш. Кион хэдийн нууц албанд ажиллахаа болсон ч түүнд даалгах ажил байна гэдэг. Өвчнөө эдгээхтэн туслан гэсэн болохоор зөвшөөрөхөөс өөр яах вэ? Маргааш өглөө хэлсэн завраар нь яваад очтол нэгэн нууц лаборатори байх ба тэнд яг ямар туршилт хийдгийг эмч танилцуулна. Лабораторийн төвд ирэх үед тэнд нэгэн залуу байх нь тэр. Энэ хүнийг бид генетикийн өөрчлөлтөд эсээс гаргаж авсан. Өөрөөр хэлбэл хиймлэр бүтээсэн хүн ба түүнийг Собог гэдэг. Собог хизээж хөгшөрч айл эсвэл өвчин тусч өгөхгүй учраас түүний эсээр бүх өвчнийг эмчлэх, мөн бүр цаашлаад хүнийг мөнх амьдруулагч боломжтой юм. Гэхдээ тооцоонд ч байгаагүй өөрчлөлт байсан нь тэр эргэн тойрноо удирдах чадах хүчтэй болсон явдал юм. Собогийн тусламжтай таны тархины хор тавдрыг эдгэх боломжтой. Гэхдээ үүний тулд эхлээд та бидэнд нэг зүйл хийж өгөх ёстой. Энэ лабораторид туршилтаа өргөжлүүлэх нь аюултай болсон учраас өөр нууц объект руу шилжүүлэхээр болсон. Үүнд нь та бие хамгаалагчаар явнаа л гэдэг. Маргааш дахиад лабораторид ирэхдээ нэг зүйлийг анзаарах бөгөөд Собогийг үнэхээр хүчтэй тариагаар тарьж байв. Энэ тариаг нь 24 цаг болгонд зайлшгүй нэг хийх хэрэгтэй байд юм байна л да. Өөрийнх нь тижээл гэсэн үг. Энэ докторыг харин Собог ээжигээ л гэж боддог. Собогийг хамт бүтээлсэн ээжиг л ханддаг хүн юм. Ингээд Собогийг шилжүүлэх үйл ажиллагаа эхэлнэ. Уг нь их л энгийн даалгавар шиг боловч гинтэл гадны халдлагад өртгөн тэр. Кион байдлыг гартаа авах гэж оролцсон ч чадлагүй тэр хоёр барьцаалав. Түүнийг сэрэх үед Америк цэрэг Собогт унтуулах тариа тарих гэж оролцсон ч Собог түүнийг зогсооно. Тэр Америк цэргүүд байдал бичсэнийг ойлгох үед айл үжээ Кион жолооны ард сум машиныг хөдөлгөн тэндээс зогтох гэж оролцдог. Кион аюулгүй газар хүрснийхээ дараа одоо яах талаараа зааварчилгаа авдаг ба түүнд очиж болох хамгийн ойрын нууцыг зааж өгөн тэнд очин тусламж очтол хүлээгнэ. Тэр нууц руу явах замд худалдааны захаар нэвтэрч өнгөрөх болдог бөгөөд Собогт энэ бүхэн нь үнэхээр л сонин содон санагдана. Аргагүй л зэ ухаан орсон цагаас хойш лабораторид л байсан юм чи. Кион гаднаа хүүтэй харьцаатайч цаанаа тийм ч муу хүн биш. Собогт солих хувцасч авч өгдөг. Ингээд нуучандаа ирснээр хэрэгцээний зүйлсээ шангаж тусламж эрхийг л хүлээн байдлыг ажиглацсан. Гаднах ертөнцийг мэдэхгүй учраас гом идэх хүртэл Собогт үнэхээр л сонирхолтой зүйл мэд санагдана. Эцэст нь нэмэлт хүчнийхэн жирэн санаа амрах гэтэл байдал нэг л биш байлаа. Дээрээс Собогийг устгах тушаал ирсэн хэмээн шууд л дайрах гэх нь тэр. Кион үүнийг нь амиараа эсэргүүцсэн хэдий ч тоолгүй шууд л буудах ба Аз улс Собогийн хүч чадал түүнийг аврав.
Тулаан хэсэг үргэлжлэн дуусах үед нёгийнх нь утсан дуудлага ирэх бөгөөд тэднийг хороосноо гэж асуух даргийнхан дуу сонсогддог. Собуугийн ганцхан Америкийн засгийн газар устгах гад байгаа гэж ойлгож байсан бол Солонгосын талч гэсэн адилхан л болсон юм байлээ л дээ. Энэ нууц туршилтаа нь дэлхийд ил болвол маш их аюултай. Бүх байгалийн хууль эвдэгдэж тэнцвэр алдагдана гэсэн үг. Гэхдээ Собуугийн тусламжтай л Кион өвчнөө идгэх учраа түүнийг лабораториолон буцаахаар шийднэ. Энэ туршилтыг анх санаачилсан хүн энэ баян хөгш юм. Ер нь өөрөө л мөнх наслах гэж. Мөнх наслах ямар ч өвчнийг анаах гэх мэт зүйлсийн эрх мэдлийг гартаа аван бараг бурхан болох зорилготой Собуугийг бүтээлгсэн. Гэхдээ буцаа лабораториолоо явах гэж бүгд мэдсэн Собууг өвөнд дургуутсан тэр. Түүнд очихыг хүссэн газар байна гэдэг. Гэвч 24 цаг болгон тариулах ёстой тариагаа амжихгүй байх аюултай тул Кион эсэргүүцсэн ч Собуугийг авч явахын тулд зөвшөөрч буй мэд худлаа хэлхэн тэр. Мэдээж манай бие хамгаалагчийн зөв Собууг тариагаа тариулахгүй удвал бараг л өгөх аюултай юм байлаа л дээ. Тэгсэн ч ихлээр тэр газар заавал очноо л гэж зөрүүлнэ. Нөгөө баян хөгшөө Солонгосын нууц албаныхантай холбогдсон Собуугийг устгаар хааж явсныг чинь мэдсэн гээд нэлээд маргаан болдог. Манай хоёр бензин авахар төр зогсдог ба Кион төрхөн зур 0 яваад ирэх оронд Собууг GS орж морцсон. Энгийн хүмүүс шиг л байх гэж хичээсэн ч тэнд байх сурагчид түүнийг шогож доог тохоо хийх бөгөөд тэрд орвол хариугаа хүртцгэн. Кион түүнийг яаран аваад явах ба саяхан болсон зүйл CCTV камеранд бичигдэж манай хоёрын хаана явааг нууц албаныхан тэрд орно л мэдчихлгүй яхав. Байтал хэсэг намжих хүртэл тэр хавьдаа нуугдахар болдогч гинтэл Кионы толгой хөвд ухаан алдаан унаас ирэхэд аль үжээ орой болсон байдаг. Собуугийн ээж гих доктор нь яг үнэндээ өөрийнхөө ослоор өнгөрсөн хүүгээсээ л болж хитрхийг шаналсандаа түүнийг хамт бүтээлсэн юм байлээ. Собууг үүнд нь мэдээж жоохон гомдон. Хэдий мөнх амьдрах чадaltaй ч энгийн хүний л өдөр тутмын амьдралыг мөрөөддөг. Эсвэргээрээ Кион өнөө маргааш гөөхөх аюулын өвчтөй өдий хүртэл амьдрахтаа олигтой зүйл юу ч хийгээгүй. Хамтран ажилладаг байсан дотны нэг нь түүнээс болж өхөж байсан удаатай ба энэ бүх хугацаанд энэ явдалд өөрийгөө өргөлж буруутгасаар ирсэн. Одоо хүн шиг амьдрахыг л хүсдэг нэг. Ер нь л их өрөвдөлтэй хоёр. Собууг өхлөөл бол Кион ч гэсэн өхнээ л гэсэн үг. Кион түүнийг хуурсандаа уушлалтгүй юу ч болж байсан эхлээд очихыг хүссэн газар нь хүрэхээр л болдог. Өглөө тэд зорьсон газараа хүрэх ба тэнд докторын жинхэнэ хүү болон нөхрийнхөө оршуулга байсан бөгөөд тэд автослоор өвцгөөсөн юм. Энэ би болон манай аав. Энэ л миний бүтээгдсэн утга учир тул заавал ирж мэдлэхийг хүссэн юм аа л гин. Хүмүүс өхөхөөс айдаг бол Собууг ийм утга учиргүй амьдралаар үрд амьдрна гэхээ сайн. Ингээ хүссэн зүйлээ хийсэн болохоор манай хоёр лабораторио буцаад явахаар болцгоно. Өөр хаашаач явах билээ дээ. Би тэмдэл төрсөн, тэнд өссөн. Тэр миний гэр орон гэх нь даанч өрөвдөлтэй. Түүний бие уламж муудахтул Кион чадлаараа л хурдлана. Энэ үеэр нууц албаных нь тэднийг хөөсөөр л байх нь тэр. Лабораторио руу нэлээд өгөж утсан ч цагдаа нарт гүйцэгдэн бүх юм дууслаа л гэтэл хэн нь үл мэдэгдэх этгээдүүдэд аврагдах ба эдгээр нөгөө хөгшний хүмүүс байдаг. Уг нь өөрсдөд нь туслах хүмүүс гэж бодтол тийм ч найрсаг байхгүй нь мэдээж. Энэ хөгшин анханасаа сайн сайхныг бодож Собуугийг бүтээлгээгүй нь ойлгомжтой. Муу хүн гэдэг нь илт. Миний бүтээлийг Америк новчнуудад өгж устгуулах гэж байсныг чинь би мдээгүй гэж бодсноо л гин. Энэ хөгшин өөрөө ч удахгүй өгөхгүй өвчин туссан юм байлаа л зэ. Тийм болохоор засгийн газар байна уу, юу байх нь хамаагүй үйлчлэгээс айхгүй байна л гэдэг. Ингээд энэ лаборатори тусгаагийн бүхийлөж цуглараа Собуугийг устгах гин. Эмнэлгийн орон дээр хөвтөх Собууг хизээж өөрийгөө энгийн хүний амьдралаар амьдарч чадахгүй гэдгийг ойлгохгүй яах вэ? Ээж та эмч болохыг хүсээд эмч болсон шиг би ч гэсэн ямар нэг зүйл болохыг хүсэж болох уу гэж асуусан тэр үед доктор сая л өөрийгөө буруу зүйл хийжээ гэдгийг ойлгосон юм. Учир нь Собууг хизээч энгийн хүний амьдралаар амьдарч чадахгүй. Хэвтэж буй Собуугийг харсан Кион юу болж байгааг асуухад түүний биеэс хэрэгцээд эсийг гарган авч байна. Тэхийн тулд сарын турш ингэж хэвтэх учиртай гэх ба энэ нь их л зовиртой харагдана. Тэгээд л болно үстэй гэтэл үгүй штэ. Собууг өгшгөө тул өөр л иймээрээ байж ангаа ухаанд ашиглагдана л гин. Үүнийг сонсон Кион шоконд орлогүй яхав. Арай л хүнлэг бус энэ арга нь дэндүү хэрцгий санагдана. Угаасаа хүн биш юм чин Собуугийг илжиг мэтэл зүтгүүлнэ. Тэг гिचл бүтээсэн гэх юмч. Үүнийг зогсоовол Кион өөрөө өхнө гэдгээ мэдэгч ингэн байраа амьдрах хүсэл түүнд байхгүй. Бүгдийг зогсоохыг шаардах нь тэр. 멈춰! 당장 멈춰! Собуугийн ээж хаана байгааг асуухад Собуугийн урт удаан үржлэх зовлон зогсоох гэж оролцсноос болж аль үжээ халуулсан байдаг. Та нар шиг новчнууд мөнх амьдрах болвол тэр газрыг л там гэж нэрлэх байх.
Кионыг тэр даруул бүсэлж аваад зодож эхэлцгээв. Гэхдээ алахгүй орхих ба учир нь түүн дээр анхныхаа туршилтыг хийх юм. Гэтэл хинч анзаараагүй байсан тэр үед Собуг аль үжээ босоод ээжийн хажууд зогсож байх нь тэр. Уур хорслон дүүрсэн тэр үүн буруутай бүгдийг л шууд алахыг хүснэ. Түүний эсрэг тэд юу ч хийж чадахгүй. Шуналтай хөгшнийг ундааны лаас шиг л бадж орхино. Өөрийг нь лабораторийн харах мэтэл үздэг байсан учраас аргачгүй л дээ. Цаашлаад гадааж гарах бөгөөд нууц алдны даргын тушаалаар 100 цэргүүд түүний устгаар шүршиж эхэлцгээдэгч түүнд огт хүрч чаддаггүй. 100-аараа байсан ч түүний эсрэг хүч тутна. Харин хүчээ хэтэрхий ихээр ашиглаж мөн тариагаа шилгээгүй байсан тул түүнээ бие сүлдэж эхлэх нь тэр. Нууц алдны дараах түүн рүү тесрэх буугаар буудаж эхлэх ба үүнийг нь зогсооход Собуг хэтэрхий ядарсан байдаг. Энэ үед Кион гарч ирэн Собугийг авардагч өөрөө бас нэлээд шархтана. Собугийг зүгт гэдэгч хаа зүгтэх вэ? Эндээс өөр явах газаргүй тэрээр. Тэнд байх бүх цагдааг зүйл тусгаар шийддэг. Бүгдийг нь алах хэтэрхий хэрцгий тул Кион түүнийг болохыг хүссэн ч тэр болсонгүй. Учир нь энд ингээд л дуусахгүй нь ойлгомжтой. Собуг амьд байгаа цагт үрд үргэлжилсээр л байхтай. Би бүгдийг нь ална. Эсвэл та намайг зогсоол гэх сонголтыг өгдөг. Ийм зүйл хүсээгүй ч энэ бүгдийг дуусгахын тулд үнэхээр л өөр сонголт Кионд байсангүй. Ингээд Собуг өгсөн учраас Кион ч гэсэн өгөх нь цаг хугацааны л асуудал. Яг л хорвоо ертөнцийн жамаар. Энэ удаагийн бичлэг маань энэ төрөд дуусж байна. Танд манай бичлэг таалагдсан бол лайка заавал дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.